За цахилгаан орон. Цахилгаан орон гэдэг маань одоо жишээлбэл нэмэх цэник байлаа гэхэд нэмэх цэнэгээс гадагшаа чиглэсэн. За хасах цэник байх юм бол хасах цэник рүү чиглэсэн ийм орон үүсдэг тийм ээ. Энийг цахилгаан орон гэдэг. Тэгвэл энэ орны хэмжээ их байна уу бага байна уу? Одоо хэр зэрэг хүчтэй вэ гэдгийг илэрхийлсэн хэмжигдэхүүнийг хүчлэг гэдэг. За тэгэхээр хүчлэгийг яаж олдог вэ гэхээр хүчлэгийн том явал цахилгаан орныг үүсгэж байгаа цэнэгүүдийн харилцан үйлчлэлийн хэмжээг туршигч цэнэгт харьцуулж олдог. Ийм. За тэгэхээр наашаас анхаараарай. Цахилгаан орны хүчлэгийн хэмжээ нь туршигч цэнэгээс хамаардаггүй, харин юунаас хамаардаг вэ? Хүчнээс хамаардаг. За тэгэхээр цахилгаан орныг илэрхийлэгч хэмжигдэхүүн нь туршигч цэнэгээс хамаарахгүй, харин орноос хамаардаг. Ийм учраас туршигч цэнэгийн хэмжээг ихсгэх багасгах бол цахилгаан орны хүчлэгийн модулын хэмжээнд нөлөөлөхгүй. За зурагт сарниулагч линзийн үүсгэх дүрсийг үзүүлжээ. За сарниулагч линзэнд. За тэгэхээр энэ А нь бол үндсэн B гэсэн үг. Харин 1 2 3 4 энд бол дүрс үүснэ. Тэгээ энэ дүрс нь яг энэ А-гийн үүсгэж байгаа дүрс энэ дөрвийн аль нь вэ гэдгийг олоорой гэсэн үг. За тэгэхээр энэ дээр зүгээр юу зураад үзүүлчихэ тийм ээ. За энэ чинь юм B байсан гэд үзчихье. Цэг биш B гэд үзчихье. За тэгэнгүүт энэ яах вэ гэхээр нэгдүгürt параллел явах хэрэгтэй. Сарниулагч линз учраас буцаж. За тэгэхээр энэ ийшээ цацарч байгаа гэсэн үг байна шүү дээ жинхэнэ. За дараа нь яах вэ хүүхдүүд минь? За энэ ийшээгээ төв охлох хэрэгтэй. Тэгэхээр энд бидний үндсэн үссэн байна шүү дээ. Энд үссэн байна. За сарниулагч линзийн гол зарчмыг дахиад анзаараарай хүүхдүүдээ. Параллел явна. Оптик тэглэхтэй параллел явна. Тэгээ параллел яваад заавалчгүй хугараад фокусын цэгийг дайрах хэрэгтэй. Сарниулагч гэсэн учраас яадаг вэ гэхээр дайрсны үргэлжлэлийг ингэж гадагшаа тал тийшээ сарнидаг. За хоёрдугаар цацраг нь болохоор линзийн төвийг дайрах хэрэгтэй. Энэ хоёрын огтлолцол дээр үүсчээвэл энэ бол сарниулагч линзэнд үүсэж байгаа дүрс гэсэн үг шүү. За дараагийнх нь 39 гэсэн тийм ээ. За 39. За энэ ч хасах, энэ ч нэмэх. За нэмэх болохоор ийшээ түлхэж байгаа. За энэ нэмхийн түлхэж байгааг үзүүллээ. За энэ нэмхийн түлхэж байгаа бол багш нь үзгээс олчихъя. За энэний түлхэж байгаа бол энэ гэсэн үг. За тэгээ энэ хоёр хэмжээнд тэнцүү байгаа юм чинь математикийн хоёр тоог нэмээд тэмдгэн эсрэг байвал тэг болно тийм ээ. Харин за энэ дээр өнгийн өршлөөд за гоё нийлцсэн хэр өнгөөр авчаа тийм ээ. За хасах бол яах юм гэхээр өөрлөгөө татна. За тийм учраас за өгүүлбэрээ уншъя. Багш зөв зураг харж чад уншихгүй ичлээ. Адил талт хурдлын оройнууд дээр сөрөг цэнэгтэй бөөмийн эсрэг орших кацигт бөөмсийн үүсгэх цахилгаан орны хүчлэгийн вектор хаашаа чиглэх вэ? За тэгэхээр нөгөө хоёр үүсэж байгаа хүчнүүд маань хоорондоо тэнцээд усталцсан. Тийм ээ, нийлбэрийн дүрмээр эсрэг цэнэг одоо сөрөг утгуудыг тэнцүү хэмжээтэй сөрөг утгуудыг нэмэх юм бол устдаг. За чиглэлээр эсрэг хэмжээнд тэнцүү байвал устна. Ясандаа нэмэх тоон дээр хасах тоон нэмжинэ гэсэн. Энд бол ийшээ чиглэсэн байна. За тэгэхээр дээшээ чиглэсэн нэг юм уу те? За дээшээ чиглэсэн нэг бол хариу нь энэ байна гэсэн үг.